So, hi guys. Тэлмүн за тэгээд энэ удаагийнхаа бичлэгээр би та нартай нэг зүйл ярих гэсэн юм. Тэр нь юу вэ гэхлээр одоо ингээд жишээлбэл би 86 subscribeтэй боллоо гэж бодлоо л доо. Тэнгүүд ингээд би яг маргааш нь яг 12 өнгөрцөн байхад би YouTube руу орж үздэг байхгүй хэдүүн намайг тагсан байна. Өнөөдрийн челленж маань хэдүүн үсрэх байна гэж би байнга хардаг зав. Тэгээд харахад 84 subscribe байсан. 2 хүн намайг нэмж дарсан байсан. 86 subscribe болсон байсан байхгүй юу? Тэгээд бичлэгээ нэг орой нэг эдитлээд оруулах гэдгсэн чинь юу яцсан байсан. Эдитл гээд тэр нь бэлтгэх гээд эдитл гээд ийдсэн дахиад нэмээд дарж үгүй юу? Дарсан бол дахиад шинээр хийж аваад эдитлээ тавья гэж бодож исэн чинь харин буцаа 84 subscribe болсон байсан. Тэр хоёр хүн одоо ингээд нэмээд дарсан 86 subscribe байсан бол тэр хоёр хүн буцаага subscribe авсан байх гэсэн үг. Тэгээ намайг дахиад болсон гэсэн үг. Тэгээд би амар гойноглаад нэг reel хийсэн байсан. Та нар харсан байх харанхуйд ингээд жоох нэг тийм туузан гэрэлмэл харагдсан. Би тэгэхэд машин явж байсан юм аа. Тэгээд тэг харагдсан байж магад. Тэгээд тэрэн дээр нэг тийм reel хийсэн баггүй юу. Тэгээд тэр юм бүр амар санаа байсан. Надад бүр амар готрал ирсэн. Тэгээд амар гомдсон. Ягаад subscribe авч байгаа юм бэ? Бол би бичлэг хийх гэжсэн штэ гэж одоо тэгээд тэгж бодсон. Тэгээд миний челленж маань 8 дахь өдөр байсан. Тэгээд би 8 дахь өдөр челленж маань 8 дахь өдөр гэж бичлэг хийгээгүй. Ягаад гэхлээр 2 хүн намайг дарсан байсан. Тэгээ буцаага авсан болохоор би одоо хасах 2 үсрэлтэй тэг үсрэлтэй гэж одоо бичлэг хийгээгүй. Зүгээр reel оруулсан байгаа шүү. Тэгээд тийм subscribe авсан байлээ. Тэгээд би үсрээгүй шүү. Тийм хэлэмжээгүй шүү гэж та нарт тайлбарлаж хийсэн байж магадгүй. Тэгээд одоо бол ерөнхийдөө бол буцааж авч байгаа хүмүүс бол гайгүй байгаа. Тэгээд ямар ч subscribe буцааж авахгүй хүн шиг байжгаад нэг юу ячаарэ 100 subscribe хүрчихээрэй гэж хүсэж байна. Танаасаа маш их хүсэж байна. Тэгээд subscribe бол битгий би танаас гуйж байна. Please. За баярлалаа баяртай.